Сайн бацгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За ингээд өнөөдрийн хичээлээр би фонтны асуудлыг хэрхэн шийдэх талаар үзье. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү фонтны асуудлууд болцоо ямар тохиолдолд гардаг вэ гэхээр дээр үед бидний ашиглаж байсан Monkey гарын дээр авирыг суулгах эсвэл Arial Mon фондоор ашигласнаас болоод иймэрхүү алдаанууд гарч ирдэг. Одоо бол Arial гарч ирсэнээс хойш зүйл байха болсон. Гэхдээ хуучны индексүүд ингэ болохгүй байгаа. За энэ зүйлийг шийдэхин тулд бид нэр дээдлийн цэснүүдээс очиод маус хоёроо дараад Customize Quick Access Toolbar гэдгийг сонгоод Customize Ribbon гэдгийг сонгоод за эндээс Developer гэдгийг хүртлийн чифтийг сонгоноо. За тэгээд ок дарчин. За тэгээ харахаар Developer гэдэг цонх дээр нэмэгдсэн байгаа. За энэ дээр дарах юм бол ийм хоёр цонхнууд байгаа. Эднэрээс бид Visual Basic Macros гэдэг энэ хоёрыг ашиглан энийг засах боломжтой. За тэгэхээр тул биднэрт бас Converter Bus гэж хэрэгтэй. Энийг болохоор интернетээс татаж болно. За ITTC юм дээр байж байдаг. За эндээс доош нь гүйлгэж чад Convert rar гэд байж байгаа. За энэ дээр дараад татчихна. За энийг цаатлаад чинь за урт нь гэсэн саналаар болж байгаа. За тэгээд түрүүнийхээ ороод Visual Basic гээд за тэгээд file гээд import file гээд тэгээд саяныхаа татсан файлыг задлаад дуудчихнаа. За тэгээд macros гэдэг дээрээ дараад за энэ Arial Mon байгаа учраас энийг Arial болгоно гэж үзээд run гарч. За тэгэнгүүт ингээд бидний өмнө тулгамдчээс асуудлууд нэгнийгээр алга болж байна. За ингээд болсон. За та бүхэнд ажлын амжилт хүсье. Оюуны ирээдүйн зөвлөлтөөр сургууль багш хөгжилтэй